Сайн бацхан уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ attachment-ийн талаар ярих байгаа. Өмнө нь энэ номны талаар бага зэрэг ярьж исэн. Харин өнөөдөр бүгдээрээ яагаад бид нар бусдад таалагдах гэж хичээдэг? Яагаад бид нар ямар нэгэн зүйлдээ өөрийгөө маш хамааралтай болгодог вэ? Үүний ард байдаг сэтгэл зүйн талаар ярилцгаая. Энийг би яг монголоор махчилж орчуулж чадахгүй байна. Гэхдээ anxious attachment нь яаж харагддаг вэ гэх юм бол дандаа санаа зовлттой байдаг. Тэр намайг орхиод явчихгүй дээ. Намайг тоохгүй бол яана, ингэчүүл яана, би таалагдахгүй бол яана гэх мэт жишээний дандаа бусдын араас гүйдэг ч юм уу, бусдад таалагдахыг хичээдэг те. Эдгээр бүхий л зан авир нь ерөнхийдөө anxious attachment-ийг илэрхийлж байгаа. Хэрвээ та ийм anxious attachment style бол яаж харагддаг вэ гэх юм бол та дандаа өөрийнхөө найз залуу ч юм уу нөхөр хин нэгнээс маш их хамааралтай байдаг гэх юм уу, тэр хүн таныг аз жаргалтай болгож зүйл хинж биш болгож болно. Тэгэхээр таны сэтгэл зүй бүх юм чинь ямар нэгэн хүнээс байнга ингээд шалтгаалж дээшээ доошоо болдог. За мөн энэ байдал нь яаж илэрдэг вэ гэх юм бол хажууд байгаа хүнийгээ, хайртай хүнийгээ ч юм уу маш их хүчээр захирж удирдахыг хичээдэг. Яагаад гэвэл тэр хүнийг ингэж захирж удирцснараа өөрөө тэр санаа зовол тэр мэдрэмжээ авахгүй, өөрийгөө аюулгүй, өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгахын тулд хайртай хүнийгээ ч юм уу хажууд байгаа хэн нэгнийг өөрийнхөөрөө байлгаад захирахыг маш их хичээдэг. Түүнээс гадна бид нар ийм зан авиртай байхад өөртөө өөрийнхөө хил хязгаарыг тогтоож чаддгүй. Яагаад гэвэл хэрвээ би хил хязгаараа тогтоочих юм бол өөрийнхөө хүсэж байгаагаа илэрхийлэх юм бол санад бодлоо хэлчих юм бол дургүй байгаагаа хэлэх юм бол энэ хүн миний амьдралаас явна, намайг тоохгүй, намайг хайрлахгүй гэсэн бодол бидний дотор ингээд цаана нуугдсан байж идэг. Үргэлж бусдад баталж нотолохыг хичээдэг бөгөөд бусад хүмүүс чамааг заавал хүлээн зөвшөөрч нэг магтаал хэлснээрээ л чи өөрийгөө гоёор мэдэрдэг гэх юм уу. Би гоё харагдаж байна уу? Би ингэж байна уу? Энийг хараад өгдөө. Энэ зүгээр байна уу? Тийм байна уу гэл заавал хин нэгэн чамааг чи гоё харагдаж байна, чи хөөрхөн, чи зүгээр гэж хэлжээж л өөртөө арай илүү тийм сэтгэл хангалуун гайгүй мэдрэмжийг авдаг. Ийм байх үед бид нар яадаг вэ гэх юм бол бусдад үргэлж таалагдахыг хичээх болно. Бусдын ая эвийг олох гэж үргэлж хичээнэ. Яагаад гэвэл чи өөрийнхөө үн цэнийг ерөөсөө олж харахгүй. Би энэ байгаагаараа л энэ би хүнээрээ үн цэнтэй гэж бодохгүйгээр би заавал нэг зүйл хийж ээж, энэ хүнд заа гэж хэлж ээж, тэгжээж, ингэжээж, ая эвийг олж ээж л би хүлээн зөвшөөрөгдөн, энэ хүн таалагдана гэд бид нар өөрөө ирэхгүй тэгэж хүн таалагдахыг хичээсэн үйлдэлүүдийг аягүй их гаргадаг. Өөртөө ерөөсөө итгэлгүй, үн цэнээ олж харахгүй ийм зан авирыг байнга гаргаж ирэхэд яадаг вэ гэх юм бол бид нар хинт ч итгэж чаддгүй. Хэрвээ чи байнга хин нэгнийг ингээд сток хийдэг, утсын шалгадаг, намайг хуурчгүй, надаас явчихгүй. Та ийм зан авиртай бол нэг бол та өөрийнхөө амьдралаас эдгээр хүмүүсийг түлхэж гаргадаг, нэг эсвэл эдгээр хүмүүс таны энэ зан авираас болоод өөрөө ирэхгүй амьдралаас чинь явах шаардлагатай болдог. Бүгдээрээ иймэрхүү зан авир нь бидний амьдралаас хүмүүсийг түлхдэм байна. Хүмүүс үнэхээр залхуутай мэдрэмжийг төрүүлдэм байна. Яагаад миний амьдралаас хүмүүс миний энэ зан авираас болоод явдаг вэ гэдгийг мэдээд авчлаа. Ерөнхийдөө өөрийнхөө энэ зан авир хийж байгаа үйлдэлээ мэдээд авах нь хамгийн их чухал. Та мэдээд авснараа үүнийгээ өөрчилж чадна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ чиний гаргаж байгаа энэ зан авир маш их хардаг, хин нэгний араас гүдэг. Эдгээр зан авир нь чи биш, ямар нэгэн чиний амьдралын үйл явц өмнөх түүх чинь энэ зан авирыг бий болгосон байгаа. Магадгүй өмнө нь чиний үерхжсэн залуу ч юм уу, найз залуу нөхөр чинь чамааг ерөөсөө хайрладгүй байсан байж магадгүй. Эсвэл чи гэр бүлийн том нь баг нь мэдгүй, гэр бүлт чинь ямар нэгэн зүйл гарч ирээд аав ээж чинь ч юм уу чамд маш их хайрыг өгдөггүй байсан байж магадгүй. Хүн болгоны туусан зүйлс нь өөр өөр байдаг болохоор би яг алийг гэж мэдгүй байна. Тэгвэл бид нар яадаг вэ гэх юм бол чи бага насандаа аав ээжийн тийм гоё хайрыг аваагүй бол эсвэл чиний анхны хайр чинь маш их хайрлаж байсан залуу чинь, эмэгтэй чинь чамайг эргүүлж хайрлаагүй бол тийм чамаас зүхтдэг, чамаас зайлсхийдэг тийм хүнийг чи маш их өмнө хайрлсан байна гэж бодъё. Тэгээд мэдээж энэ relationship бүтээгүй, чи эндээс heart болоод үлдсэн. Тэгээд дараагийн relationship дээр ч юм уу яадаг вэ гэх юм бол чи хин нэгнийг маш их удирдахыг хичээдэг, захирахыг хичээдэг. За мөн түүнээс гадна заавал чамаас зүхтдэг тийм хүний араас ахиж гүйдэг. Яагаад гэвэл энэ нь
бүгд чиний сэтгэл зүй, чиний өмнө нь авч чадаагүй хайр. Чи заавал те өөрөөсөө зүхтдэх хүний араас гүйжээж тэр хүнээр хайрлуулж ээж өмнө нь тэр авч чадаагүй хайр бүх юмаа эргүүлж олж авахыг дотроосоо хүсэж байгаа учраас заавал хин нэгний араас гүйдэг, зүтгэдэг. Бол өөрөөс чинь зүхтаж байгаа хүний араас тэмцэж гүйжээж те тэр хүний хайрыг олж авснараа чи тэр маш их сэтгэл ханамжийг аваад өөрийнхөө үн цэнийг одоо өөрийнхөө алдсан тэр үн цэнийг эргэж мэдрэхийг хичээдэг. Яагаад тэ та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та хизээч хин нэгнийг хүчилж хин нэгний араас гүйснээрээ те тэр зүйлийг олж авдаггүй. Бид нар ингээл ямар нэгэн зүйлийн араас гүйгээл тэмцээл тэр хүнийг араас гүйгээл ингэж хичээгээл тэгээл хамаг юм шалгаал ингээд захирч удирдаал хараал хянаал байх юм бол тэр хүнийг олж аавна гэж боддог. Гэхдээ яг үнийг хэлэхэд та тэр хүний араас маш хурдтай гүйх үед тэр хүн тэрнээс ч илүү хурдтайгаар зогтож гүйх болно. Тэ бид нар ингээд шууд өөрийгөө өөрчлөн гээд өөрчлөх хэцүү. Гэхдээ өнөөдрөөс эхлээдээ та эдгээр үйлдэлийг ерөөсөө бити хийгээрэй. Энэ рүү ингээд өдөр шөнөгүй мессеж бичээл яаж ингэж чамааг ерөөсөө тоохгүй байх чинь тэ араас нь бичээл залгаал хин нэгний араас гүүхээ ерөөсөө бол хин нэгний араас гүйснээрээ юу ч өөрчилж чадахгүй. Гэхдээ тэр хүн таныг юу гэж харах вэ гэх юм бол энэ хүний өөрийгөө хүндлэлтэй үн цэн нь хаана байна гэд одоо таны үн цэн л доошоо орхоос хойш та ямар нэгэн зүйлийг ерөөсөө гүйж мессеж бичснээрээ ерөөсөө өөрчилж чадахгүй үгүй гэж хэлж сурах. Зарим үед бид нар яадаг вэ гэх юм бол тэгчгөөдөө би таалагдахгүй байх та гэснээсээ болоод өөрөө дургу байсан ч гэсэн тэхүү гэвэл за тгий инхүү гэвэл инги дургу юм чинь хий гэсэн ч гэсэн за гэж хэлэх үед энэ нь ингээд цугларсаар байгаад яадаг вэ гэх юм бол өөрийгөө үзэн ядалтанд хүргэдэг. Би ерөөсөө хүнд заа гэж хэлж чаддгүй, ингэж чаддгүй өөрөө өөрийгөө үгүйсгээд хин нэгний үгээр явснаас болоод энэ нь удаандаа хатаглагцаар байгаад би бүр хинч биш юм байна. Би яагаад ийм юм болоо гэд өөрийгөө маш ихээр үзэн ядаад өөрийгөө ч үнэлж чадхаа болдог. Түүнээс гадна хин нэгнээс одоо тэгэж асуухаа бол хайраа би гоё харагдаж гин үү? Би нэрээ хөөрх юм уу? Энэ хувцас зүгээр ээ нөө? Яана би тийм байна уу гэд чиний найз, эрэгтэй хүн хин нэгнээс ерөөсөө байнга тэгэж асуухаа ерөөсөө бол иймэрхүү үйлдэл гаргахаар байгаа зү тэр хүн ингээд чамд татагтахаа болж эхлэхээс гадна чиний дутагдлал талыг чинь бүр их анзаарч эхэлдэг. За мөн түүнээс гадна маш чухал зүйл нь юу вэ гэх юм бол ингэж хүнээс байнга асуух нь чиний одоо тэр сэтгэл зүйд чинь маш их муу. Гэвэл байгаа зү тэр хүний одоо биеийн хэлж байгаа авьяа харц гэд бүх зүйлээс нь бид нар ингээд байнга санаа зовлттой байдаг тиймэрхүү хүмүүс нь бол шууд тэрийг уншаад харцдаг. Хэрвээ тэр хүн гэхдээ чи гоё харагдаж байна гэж юм уу жоохон тийм үйлдэлийг биднэрт харуулчих юм бол бид нар бүр илүү сэтгэл санаагаар уунж эхэлдэг, өөртөө гутарч эхэлдэг. Тийм учраас өөртөө хэлэх хэрэгтэй. Би хинт ч таалагдахыг хичээх хэрэггүй. Би угаасаа үнцэнтэй, би угаасаа гоё эмэгтэй. Эдгээр хүмүүсийн хэлж байгаа зүйлтэй эдгээр нь юу ч чамааг гоё харагдаагүй байсан ч хинэгэн гоё харагдаж гин гэж хэлж болно. Чамааг үнэхээр гайхалтай харагдаж байсан ч гэсэн чамааг чи бүр үнэхээр царай муутай, үнэхээр муухай харагдаж гин. Чиний хувцас чинь чамд үнэхээр гоё зөгчжсэн ч гэсэн нэг нь чиний над хувцас чинь шал сонио харагдаж гин гэж хэлж болно. Тийм учраас хин нэгний хэлсэн үгийг ерөөсөө үгээр бити өөртөө хүлээж ав. Үүнээс гарах нэг арга нь гэх юм бол дандаа ирээдүйд амьдрч ямар нэгэн зүйлийг таамаглахаа одоо болох гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ та нар хараад байх юм бол дандаа одоо ингэж санаа зовдөг хин нэгнээс хамааралтай хүмүүс нь дандаа ирээдүйд амьдардаг. Тэр намайг хуурчих үү, надаас явчих үү, тэгчвэл яана, намайг хайрлахгүй бол яана гэх мэт жишээний бид нар угаасаа ингээд ирээдүйн тийм зүйлд анхаарлаа хандуулаад байх юм бол яг анхаарлаа хандуулсан зүйлээ тэр зүйлээ яг амьдралдаа татдаг. Тэгээ татсан хоноо бид нар юу гэж хэлдэг вэ гэх юм бол би яг мэдээд байсан байхгүй юу? Намайг яг хуурах гад байсан. Би яг мэдээд байсан гэж хэлдэг штэ. Яг үнийг хэлэхэд та өөрийнхөө бодол бүх зүйлсээрээ энэ байдлаа өөртөө татсан байна гэсэн үг. Өөрийнхөө сэтгэл зүйдээ маш их анхаарад өөрийгөө айл болох сэтгэл зүйгээ эрүүл байлгахыг хичээх хэрэгтэй. Мэдээж иймэрхүү зан авиртай хүмүүс нь ганцаараа байхаас айдаг, ганцаараа үлдэхээс айдаг. Гэхдээ ганцаараа байж сурах хэрэгтэй. Хэсэг хугацаанд ганцаараа байгаад өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй. Бясалгал хийгээд ном уншаа ямар нэгэн байдлаар энэ байдлаасаа гарахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл та мэдэж байгаа таны энэ байдал чинь дандаа таны амьдралд
одоо танаас зовдог хүмүүсийг л авчрах бөгөөд та бусдын араас гүйдэг хിവэрэл байна. Өөртөө хэлэх хэрэгтэй. Энэ нь хангалттай. Одооноос эхлээд те би ийм хүн биш. Би амьдралдаа зөв хүмүүсийг татна. Би сэтгэл зүгээ эрүүл байлгана гэд өөртөө нотлолж батлах гэж хичээх хэрэгтэй. Амьдралд хүмүүс зөндөө орж ирнэ, явна. Зүгээр л тэр хүмүүсийг амьдралдаа байлгахыг байлгаад, явуулахыг явуулаад сэтгэл тайван байгаад ерөөсөө надаас явчихуу дээ, ингэчүү дээ гэж санаа зовох шаардлагагүй. Санаа зовсоор байгаад явуулах эсвэл тэ зөв зүгээр байжгаад явах цагтаа явсан ямар ч ялгаагүй явах ёстой хүн нь яаж хийж байгаа л таны амьдралаас явна. Та хизээч өөрийнхөө үйлдэл, санаа зоволт ямар нэгэн зүйлийг хийснээрээ хийж өгснөөрөө тэр хүнийг амьдралдаа байлгаж чадахгүй. Тийм учраас хичээх ерөнхийдөө бол ерөөсөө шаардлага байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь хатуу ч гэсэн танд хэлье гэх юм бол хин тийм сэтгэл зүйн асуудалтай өөртөө итгэлгүй тийм хүнтэй байхыг хүсэх юм. Би ч хүсэхгүй, та ч өөрөө хүсэхгүй байгаа. Учраас ядаж өнөөдөр би танд ийм бодлыг өгөөд ийм мессежийг хатуу ч гэсэн танд өгчих юм бол та ядаж өөрийгөө үйлдэл хийгээ хин нэгний араас зүтгээ тэмцхий чинь зогсооход туслана гэж найдаж байна. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.